За Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө гэж. Надад бол хошгоруулах төлөвлөгөө шиг санагдчих. Нэг үгэлэд. Ямар хүн ийм идэм бэ? Харамсалтай. Харамсалтай шүү. Яаж эдийн засгийн тоосоо судалгаа гаргасныг би сайн ойлгохгүй байна. За би жишээлбэл энэ хитэн тоо хэлээд гээ. Өнөөдөр яг орон нутгад байгаа иргэдэг орон сууцчдын тал дээр орон нутагт ажлын байр бий болно гэдэг их сайхан үг хэлж байгаа. За өнөөдөр яг орон сууцнд нийт хүн амын 30.1% буюу 302,237 өрх. 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин оролт. Нийт өрхийн доогоор үзвэл 20.7%. 359,671 өрх гэр сууцанд амьдарч байгаа. 38.2%. Ямар ч инженерийн шугамшуулж байгаа байхгүй. Шин дэд бүтц татах хугацаа 1-2 жил. Яаж 2026 150,000 орж сууж ирэх гэдэг юм. Энэ чи би ерөөсөй ойлгохгүй. Та нар хөдөө орон нутаг сумдад явж үзээгүй юм шиг байна. Тэнд юу инженерийн шугамшуулжээ. Уучлаарай. Яаж ходогтой байх вэ гэдэг асуудал ярьж байгаа шүү дээ. 150,000 айлын орон сууц гэдэг бол 600,000 хүн орсон суух хэмжээний дэд бүтцийг барих бид нар шаардлагатай болж байгаа. Хаана гон тэр усна? Өнөөдөр хүн амын хэрэглээнд хэрэглэж байгаа нийт усны чинь орон нутагт ялангуяа 51% нь унтны усны шаардлага хангахгүй байгаа шүү дээ. Энийг оруулсан юм уу? Энийг судалсан юм уу? Байгаль орчны яамныхан та нарт энийг хэлж өгсөн юм уу? Усны дутагдалд орж байгаа бид нар. Тэгээ Монгол улсын барилгын компаниудын яг жилийн дээд хэмжээ барилга барах 30-40 мянга. Яаж 4 дахин нэмэх гэж байгаа нэг? Энтэй дүүцэх хэмжээгээр нэг орон сууцны өртгийг 80-аас 100 сая төгрөг гэж өртөгтэй босноо гэдээ дундажлаа тооцохоор 12-аас 15 их найт төгрөг болж байгаа. Манай энэ жилийн төсөв 33 их найт төгрөг. Дараа жил яах юм? Урсгал зардлуудаа бүгдийг танах гэж байгаа юм уу? Цалин мөнгөө бүгдийг танах гэж байгаа юм уу? Яаж 15 их найт төгрөгийг гаргаж ирэх гэж байгаа? Энийг би асуух гэж. Одоо гайхамшигтай тоо бичсэн байгаа байхгүй юу? За энэ дахиад нэг үлгэрийн юм байна. Малын эзэн үйлдвэр эзэн гэвчсэн. Гэхдээ би сая хөдөө аж ахуйн сайттай ч уулзсан шүү дээ. Хөдөө аж ахуйн яамнагандаа ч уулзсан шүү дээ. Цагаалт хөтөлбөрийн өрөөнд зөвхөн зээл олох хэлбэрээр бид нэр дэмжинэ. Орон нутагт ямар ч үйлдвэр барих боломжгүй гэдгийг мэдэгдэжээ л шүү дээ. Гэхдээ тэгээд ямар ч үйлдвэр барих боломжгүй орон нутагт ямар ч боломжгүй гэдгийг яам ч мэдэгдээд байхад яаж малын эзэн үйлдвэр эзэн болох гэдэг. Одоо ийм үлгэрийн юмнаас салахгүй юм. Энд ч одоо мууц цаанч бид нар 2025 21-р зуунд амьдарч шít. Харамсалтай байна. 1 минут нэмээд авч. За 1 минут нэмнэ. Орон нутгаар та хэд яваад үзээрэй. Наад хүний хөгжлийн бодлого гэдэг юм чинь бүр сүрцсэн. Амиа орлолт маш хэмжээнд очсон. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой асуудал бол маш өндөр байгаа шүү. Ажлын байр байхгүй, орлого байхгүй. Үүнээс улбаалаад архитект ихссэн. Архитекттай улбаалаад хүчирхийлэл ихссэн. Нэг айлын 3 зэрэг хүчин дүүсэн байгаа шүү дээ. Архитектаас улбаатаагаар. Сум болгон дээр жил болгон 1-2 хүүхд амиа оруулж байна. Маш харамсалтай дүнэлт байхгүй. Энэ үнийн хөгжлийн бодлого дээр ерөөсөө байхгүй. Энэ өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй эмгэгтэй холбоотой асуудлуудаа яаж шийдвэрлэх гэж байгаа? Ямар ч мөнгө байхгүй. Төсвөлсөн юу ч байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ялгарлан гадуурхалтын бараг дээд зэгтээ өрцсөн. Ямар ч төсөв мөнгө байхгүй. Төсвөлсөн юм байхгүй. Нийгмийн сэтгэл зүй эмгэхээ яах гэж байгаа? Тэгээд хүний хөгжлийн эдийн засгийн хөгжлийн Эрдэнэт 24-өөс 25 онд улсын хэмжээнд ашиглалтанд орох орон сууцны төлөвгээд судалгаагаар нийслэлд 30,000, орон нутагт 6,925, үүнээс хамгийн их нь Дархан уул аймагт 1,366, Орхон аймагт 1,128 гэд хамгийн бага нь Говьсөнбөр аймагт 36 байгаа юм билээ. 24 оны байдлаар ипотекийн зээл 1.4 их найт төгрөгөөр явж байгаа. Өөрөөр хэлбэл орон нутагт ялангуяа энэ орон сууцны хөтөлбөр зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй юм билээ. Тэгжиж энэ орон сууцны хөтөлбөрөөр дамжуулж хүн амын одоо амжиргаа таны ярьж байгаа асуудлуудын тодорхой хувь нь шийдэгдэхээр юм судалгаа гарч байгаа учраас
бид энэ орон сууцны хөтөлбөрийг ингэж дөрвтэйгээр томоохон төлөвлөгөө болгож гаргаж ирж байгаа маа гэж байна тий. Энэ 26 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаа ч гэсэн, докторгүй байгаа ч гэсэн энэ томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар энэ улсын хөгжлийг урагшуулах тэр тусмаа ялангуяа ядуурлын 43% нь орон нутагт байгаа. Тэгээ энийг чиглэсэн ажлуудыг ингээ багцаар нь төлөвлөөд явж байгаа. Тодорхой таны одоо саналуудыг бол бид жилийн төлөвлөгөө болон дараагийн ажлууд дээр тусгаж авъя. Эрдэнэт дарга хариулна. Тэг яг энэ ипотектой холбоотойгоор засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 24-с 28-д нийтдээ 16-7 хөтөлбөр тусдаа суудсан байгаа. Ипотекийн зээлийн санхүүжилтийн их үүсвэрийг нийслэлийн гэр оролцооны дахин төлөлтгээд тий. Ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах замаар эрчимчний хэмнэлтэд амны орон сууц барихад хөнгөлтэй зээл олох нөхцөлийг бүрдүүлэх гээд. Тэгээд 150 мянган айлын орон сууц маань яг 1 жилийн дотор хэрэгжихгүй. Тийм учраас энэ нөгөөд үе шаттайгаар хэрэгжээд явна. Угаасаа хэрэгжээд явж байгаа төсөл арга хэмжээнүүд үргэлжлээд энийхээ цар хүрээг өргөтгөх. Энэ дээр яг тэр санхүүжилтийн тооцоо судалгаан дээр одоо явж байна. Тухайлбал энэ дээр тэр өртөг зардлыг бууруулахын тулд одоо гаднаас санхүүжилт одоо жишээлхэд микл гаднаас 150 сая долларын санхүүжилт босгоцсон байгаа юм лээ. Тэгээ энэ дээр swap-ийн зардал өндөр байгаа. Тэгээ swap дээр нь За гүйцэгээд хариулна уу 5 дахь доо микрофон. Тэгээ swap-ийн зардал дээр дэмжлэг үзүүлвэл бас нэг 4 пунктаар зээл нь буурах гэх мэтлэнгээр. Тэгэхээр ерөнхийдөө энэ давчхан хариулт нь бол энэ ипотекийн зээлийг хувийн хөвшил, хувийн одоо санхүүгийн байгууллагууд тодорхой одоо төрөөс тодорхой санхүүжилтийн схем загвар дэмжлэгийг үзүүлчихвэл өөрсдөө шийдэх боломжтой болж байгаа юм байна лээ тий. Тэгэхээр түрүүний хэлж байгаагаар яг наад үнийн дүн чинь нэг дор гарчих мөнгө биш ээ. Энэ бол ингээд тодорхой үе шатаагаар гараад тодорхой байрууд нь ашиглалтанд оронгууд хүмүүс нь зээлээ төлж эхлээд тухайлбал жилдээ ипотект нэг 500 орчим тэрбум төгрөгийг өөрийн одоо үндсэн төлбөр болон зээлийн төлбөрт Монгол банкн дээр цуглараад буцаад энэ нь болохоор 2 дахь зах зээл дээр эргэлтэнд ороод ингээд циклдээд явж байгаа. Тэгээ энэ санхүүгийн загварыг л бид нар сайжруулчихвал энэ орон сууцны хөлбөр. За Батэрдэн гишүүн тодруулах юм уу? Эрдэнэт дарга та хоёр одоо бие бинийгээ сайн таних штэ. Хоёул одоо төрд орсон гэд хоёулаа бие биенийхээ нүүрийг угаамааргүй байна. Би танаас 150 мянган айлын орон сууц 15 их 80 төгрөгийг яаж гаргах гээд байгаа юм бэ гэж л асуулаа штэ. Та одоо би таныг гүлэг төрүүлээд гэж ярмааргүй байна энэ үгэлэгт. Энэ боломжгүй байхгүй да. Боломжгүй. Инфляц ямар түвшинд байгаа юм? Бодлогын үе ямар түвшинд байгаа юм? Наад дэлхийн худалдааны дантай холбоотой асуудал чи яаж явж байгаа юм? Тэгээ та энд бичгтээ иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн гэдэг бичсэн байгаа юм. Метр квадрат тутмын та 700 мянган төгрөгөөр зарах гэж байгаа юм. Иргэдийн төлбөрийн чадвар чи ямар хэмжээтэй байна? Энийг та нар бодож байгаа юм. Би танаас эдийн засгийн хөгжлийн яамнаас би асууж байгаа шүү. Байгаль орчны яамнаас асуугаагүй. Та нар эдийн засгийн суурь тооцоо судалгаа хийж байгаа бол жил болгон тэд эндээс тэдэн төгрөг орж ирнэ, энийг бид нар ингэнэ. Ийм тоог хэлээд өгөөч л гэж байгаа. Та нар Монгол улсын эдийн засгийн За гишүүний асуултанд хариулна уу 5 дахь микрофон Эрдэнэт дарга. Батэрдэн гишүүний асуултанд дахиад тодруулаад хариулъя. Одоо ипотекийн санхүүжилтэнд ойролцоогоор нэг 4.4 их 80 төгрөг ингэж Монгол банк болон МИК банкнуудын хооронд эргэлдэж байгаа юм байна. Үүнээс гол одоо яг хувийн хөвшил банкуд бол ипотекийн зээлээ өөрсдөө өгөө явж байгаа. Тэгээд өөрийнхөө их усүрээсээ гагцхүү зээлийн хүүн өндөр байгаад байгаа юм байна. Тэгээд зарим банкудаар бол одоо жишээлхэд жилийн 16%-тай. За үүнээс бид хэрв баталгаа гаргавал 4% хүүнд буураад 12 руу очиод түрүүний хэлсэнчлэн олон улсын санхүүгийн зах зээлээс жишээлхэд МИК $150 сая одоо босгоцсон байгаа. Тэр мэтэр мөнгө татвал
Түүнийх нь swap-ийн зардал нэг 4 орчим хөв байгаа юм байна. Түүнийг буулгачвал 8%. За дуусгаад хариулна 5 дахь микрофон. Тэгээд хэрв нэмээд хүүгийн татаас өгчвөл ипотекийн зээлийн хүүн ингээд 6% орох боломжтой юм тооцоо судалгаа гарч байгаа юм аа. Тэгээ түрүүний хэлснээр энэ нэг дор гараад явчих мөнгө биш ээ. Одоо явж байгаа бүтэц, одоо явж байгаа санхүүжилтийг цааш нь улам сайжруулах замаар ялангуяа хувийн хвшил банк санхүүгийн байгууллагууд дээр байгаа санхүүжилтийг эргэлтэнд зөв оруулах хөшүүргийг хийх замаар энэ хөтөлбөр хэрэгжих боломжтой гэж харж байгаа маа. За тодруулах юм уу? За их хамгаалалтын сайд хариулна. За. Орон сууцныхаа асуудлыг хариулах гэж байгаа шиг тийм. За энэ хамгаалалтын сайдын микрофон. Батэрдэн гишүүний ийм юу шүү. Өнөөдөр бас нөгөө засгийн газар энэ асуудлыг оруулж байгаа учраас бас би нэмэлтээр нэг тайлбар өгч гэж байна. Ягаад нэмэлтээр тайлбар өгөхийг хүсэж байна вэ гэхээр ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний орон сууцны одоо хороо ажиллаж байгаа. За энэ хорооны дэд дарга нь би хийж байгаа. Тэгэхээр одоо таны асуугаад байгаа энэ 150 мянган айлын орон сууц одоо хэрэгжих боломжгүй байна. Та нар макро эдийн засгийн одоо энэ тооцооллуучийн бодиттой бас байна гэдэг таны одоо шүүмжлэлтэй талаас нь харж байгаатай бол одоо яг хуу энэ ажлыг бүтээчээсэ гэсэн өнцгөөс би таныг харж байгаа болов гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь яг өнгөрсөн хугацаанд бол одоо манай төрөөс гэдэг юм уу Монгол банкнаас одоо явуулсан энэ ипотекийн зээлэн чинь нэг 4.5 их 80-ыг зараад тэгээд нэг 110-20 мянган айлыг бол орон сууцтай болгоцсон. Тэгээд жилд бол энэ ипотекийн зээлийн санхүүжилтэнд нэг 500 орчим тэрбум төгрөг байсныг одоо хоримтлын сангаас нэмэлт одоо санхүүжилт. За нэмж хариулна. Гүцэгээ тариа. Нэг минутаар таслаад гарч ирсэн юм тий. 3 минутаар гарч ирсэн. Тогтолцооны асуудал байгаа учраас тий. Тэгэхээр энэ өнгөрсөн жилээс хоримтлын сан дээр ирсэн одоо 500 орчим тэрбум төгрөгийг бид нар нийлүүлээд одоо бол бид нар үндсэндээ ипотекийн зээлэнд жил бүхэн бол 1 их 80-ыг зарж байгаа. Хуучин бол одоо 500 тэрбумаар бид нэг 5000 хүрэхгүй айлыг одоо орон сууцтай болгож ирсэн бол 1 их 80 болсноор одоо 10,000 орчим одоо айлыг орон сууцтай болгож. Гэхдээ энэ ипотекийн зээлийн одоо энэ хүртээмжүүдийг нэмэхэд бол одоо бид нар тогтолцооны шинжилэлт хийх ёстой юм бэл. Дан ганц одоо энэ төрөөс татаастаа 6% зээл биш. Хажууд нь яг төр хувийн хвшлийн түншлэлийн одоо энэ чи иргэдэд ерөөсөө хоёрхан сонголт байгаа байхгүй. Нэг нь бол нөгөө 6% одоо татаастаа зээл авахын тулд маш их очиртой. 2 жил 3 жил очиртой. Гэтэл энэ Дарилжааны банкны зээлийн тогтолцоо нь 17-аас 19% одоо зээлийн тогтолцоо байгаад идэг. Гэтэл дунд нь байгаа тэр хүмүүст одоо бидэрт яг нэг санхүүгийн бүтээгдэхүүн одоо байхгүй юм бэл. Зах зээл дээр нийцсэн. Тэр хүний нэг орлогод нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн. Тэр энэ санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгоход өнөөдрийн байгаа энэ ипотекийн зээлийн тогтолцоог бид тогтолцоогоор нь бид харах хэрэгтэй юм байна. Тэгэхээр үндэсний хороо бол бас энэ лөө ажиллаж байгаа. Ер нь бол жилд Монголын барилгын зах зээл чинь нэг 20 мянган айлыг л одоо барилга барьдаг юм байл шүү дээ 20 мянган айл. 20 мянган айл. Тэгэхээр одоо энэ 150 мянган айлын орон сууцыг чинь нэг жилийн дотор төр өөрөө барьчихна гэсэн үг биш үү? Орон сууц ч угаасаа хувийн хвшлийнхэн барьдаг. Хувийн хвшлийнхэн барьж байгаа тэр одоо орон сууцуудыг бид нар яаж үнийг хямдруулах вэ? Яаж гэр хороолол дээр амны орон сууцуудын одоо бодлогуудыг илүү их хийх вэ? Тэм өнөөдөр энэ утааны асуудал одоо энэ тодорхой Улаанбаатар дээр байгаа одоо энэ юуны гэр хороолт байгаа айлуудыг яаж орон сууцуулах вэ? Гэт ингээд эн чинь их олон бодлогууд явж байгаа хгүй. Энийг эдийн засгийн яам одоо энэ талаас нь бид нар санхүүгийнхаа тогтолцоог ингэж янзалж байгаа юм аа. Нөгөө нийлүүлэлт талаасаа одоо бид нар яг ингээд энэ жилийн 20 мянгаыг ингэж 30 мянга, ингэж 40 мянга яг нөгөө орлогод нийцсэн ийм бүтээгдэхүүнүүдийг яг гаргах судалгаанууд хийж байгаа гэдэг барилгын яамн дээр үндэсний орон дээр хийж байгаа. Энэ юмнуудаа л та нарт мэдээлэл өгчих хэрэгтэй байхгүй юу? Нэг жил 150 мянга гэсэн үг шүү дээ. Бид нар 4 жилд энэ хамтарсан засгийн газрын хүрээнд л 150 мянга хүрье гэж ийм л зорилтыг бид нар их хурлаараа батлуулсан шүү дээ. Их хурл баталж өгсөн доо шүү дээ. Манай засгийн газрын мөр хөтөлбөрийг их хурл баталж өгсөн шүү дээ. Энийг одоо манай барилгын яамныхан үндэсний хорооныхан ингээд тайлбар хэлж Батэрдэн гишүүн тэр өнцгөөс тараад байгаа шүү дээ. Хүний мууг үзэх гэдэг биш байхгүй. Энэ төсөл хөтөлбөр нь бий болчоосоо тэр 150 мянга айл нь үнэхээр орон сууцтай болчоосоо гэдэг өнцгөөс би хараад энэ асуудлыг хөндөж яриад юм гэж ойлгоод байна шүү дээ. За тодорлог энэ.
Бат Эрдэнэ гишүүн. Харин тий бидэд бодит байдалтайгаа л нийцмээр байна. 2013 оноос 2025 оны хооронд 12 жилийн хугацаанд бид нар 118 мянган орон сууцыг хувийн хвшилтээр нэлж барьсан мэдээ. 9.4 их найд. Одоо бид нар 4 жилийн дотор 150 мянган орон сууц 15 их найдын асуудал ярьж байна. Тэгээ би энэ мөнгийг яаж гаргаж байгаа юм бэ л гэж ганцхан асуулт асуусан шүү дээ. Би барихгүй гээгүй. Барих нь сайн. Барих нь сайн. Энийг бид нар жишээлбэл гэр оролт байгаа энэ 359 мянган өрхийн 150 мянган өрхийн орон сууцнд оруулчвал энэ шиг гоё юм байхгүй. Гид үтц чи хаана байгаа? Ус чи хаана байгаа? Энийг л яриад байгаа шүү дээ. Дэмжиж чинь 250 мянгаыг барья. Асуудал алга. 115 их найд өрөх чи хаана байгаа юм бэ л гэж. За, эдийн засгийн хөгжлийн яамд. Тэг яг нэгдүгээр авсрал дээр бид нөгөө тэргүүлэх чиглэлүүдэ гэж тусгасан байгаа. Тэгээ энэ тэргүүлэх чиглэлийн ажлууд маань 2 3 дугаар авсралт задраа явж байгаа. Тэр хөдөөжхөн чиглэлээр одоо хэрэгжиж байгаа хоршоо, хүнсний хувьсгал хэмжлэн олон арга хэмжээнүүд явж байгаа. Дээрээс нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсүүд дээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу 91 байршилд төлөвлөгөө гараад энэний дагуу боловсруулах үйлдвэрүүд баригдах ёстой. Тэгээ энэ ажлууд нь нийлбэр дүнгээр ер нь ийм одоо хөтөлбөр болоод нэрлэгдээд санал ирээд явж байгаа маа. За, гүцгээд хариулна 5 дугаар микрофон. Хоршоо хөдөлгөөний хүрээнд үйлдвэрийн түвшнээс хамаарат цеххөө олон үйлдвэрүүд баригдаж байгаа юм билээ. Би яг тэр нийт 26 онд тэр энэ нийт хөтөлбөрүүдийн хүрээнд хэдэн үйлдвэр баригдах тооцоог танд гаргаад бичгээр үргэлье.